Одоо энэ харагдж байгаа энэ уул ерөнхийдөө бараг ийм хөвд газар байсан. Намайг хөөхд байхад 30 машин энэгээр давхад тэр харагдж байгаа уулын араар шууд нипт гардаг байсан. Одоо энэ жилийн энэгээр явсан машин замнууд ингэж яваад төрөгдөөд ийсэн дарагдаад аршаа ингээд төрсөөр байгаа. Энэ доор нь хэд нуур зөөр байсан жижиг. Тэр дарагдаад байхгүй бас. Ингээд илсэнд л идэгдээд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, эрсдэлд хамгийн их өртөж буй хүмүүс бол нүүдлийн соёлын их өвийг тээгч малчид. Тэгвэл байгаль орчны доройтол байгалийн гамшиг, нөөцийн хомсдол нэмэгдсээр буй энэ цаг үед тэд хэрхэн дасан зохицож, хөгжин чадварчиж байгааг энэхүү нэвтрүүлгээр хүргэхийг зорилоо. Сүүлийн 80 жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн эмзэг орны нэг болсныг илтгэн. Тиймээс энэ сорилтыг даван туулах, малчдын амжиргааг дэмжих, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг сэргээх зорилгоор уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар гэсэн 4 аймгийн малчид иргэдийн хамтын хүчээр адапт төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын 21 аймагт хийсэн байгалийн гамшиг, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээгээр тус 4 аймгийн 68 сумын газар нутаг уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн эмзэг, өртөмтгий гарсан тул зорилтод бүсээр сонгожээ. Ийхүү эдгээр зорилтод бүсэд газар усны менежментийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, малчдын ашиглах, байгалийн нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ оны байдлаар нийт 2320 га талбайд 1.6 сая орчим мод тарьж ургуулж, 72 булгийн их хашиж, 138 худаг, 6 бага өврийн хөв цөөрөм, 863 га хадлан тэжээлийн нөөц газар, 48 өвс тэжээлийн агуулгах зэргийг барьж байгуулж, нийт 15,000 гаруй га талбайд бэлчээр сэлгэн сэргээх ажлыг хэрэгжүүлж байна. Манай нэвтрүүлгийн баг төслийн үр шим хүртэгчдтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцахаар Улаанбаатар хотоос хүлгийн жолоо залж, Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд гэсэн маршрутаар явсан юм. Дорны муудам талыг ургамлын сор, шимт бэлчээрийн үлгий химээдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт энэ нутгийг ч тойроогүй тул бэлчээр байгалийн нөөцөө хамгаалан сэргээх, нутгийнхаа онцлог болсон шилмэл мал, цөм сүргийг сайжруулах цогц ажлыг энд малчид, төр засаг, төслийн баг хамтран хэрэгжүүлж байна. Адапт төслийн нийт манай аймаг дээр 2022 оноос ол хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээ байгаль орчны нөхөн сэргээх чиглэлээр одоо хэрэгжүүлж байгаа ажлын нэг одоо хэсэг нь бол энэ татмын ойжуулалтыг нэмэгдүүлэх ажил. Тэгээ манай аймгийн хэмжээнд халах гол, хэрлэн гол, онон уулз, дөрвөн голын дагуу нийтдээ 270 га газрыг бол хашаалж бургасжуулах ажлыг бол зохион байгуулж бол хийж байна. Бургасжуулах ажил маань нэлээд одоо үр дүнгээ өгөөд 2022 онд ойжуулсан талбай маань бол 80% ургалттай бол явагдаж байна. Дорнот аймгийн хувьд адапт төсөл амжилттай хэрэгжиж байна. Малын үйлдвэр угсаа сайжруулах хүрээнд цааваагийн хар ямаанд үржлийн аж ахуйн нэгжлэр бол дэмжлэг үзүүлсэн. Дашалбар, чулуу ороод халах голын ялалт баг, за матад сумуудад одоо сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийн агуулгын бол барьж өгсөн. Мөн одоо манай аймгийн бүх сумдууд одоо бэлчээрийн усан гамжийн сайжруулах зорилгоор инженерийн өстө ходгийг бол гаргуулж байгаа. Дорнод аймаг бол мах, ноосны чиглэлийн бараг үйлдвэрийн хонь, нарийн ишгэгт ноолууртай хар ямааны үлгийн нутаг. Эдгээр үйлдвэрийн үржил селекцийг сайжруулан хадгалах зорилгоор төслөөс цөм сүрэгт үржлийн мал нийлүүлжээ. Цөм сүргийг хариуцсан маллаж буй хүмүүсийн нэг бол Нэм Хандгвай. Насаараа мал аж ахуйн салбарт ажилласан тэрээр 2024 онд 73 наснда хөдөө аж ахуйн их сургуульд мал зүйч мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалжээ. Одоо нэг 100 гаруй ямаа 100 дэм хонтой. Тэгээд ихээр төлөгч нь том ухын гушаад өсвөр насны ухын хороод ингээд 50 толгой хар ямаатай болоод ажиллаж байна. Адапт төсөл надад ястан аюул өгөөж өгсөн. Энэ төсөлд хамрагдсанаараа бид одоо зөөврийн хашаатай тэр хашаагаа одоо ашиж яваад маштайхаа дунд ангилтаа хийдэг. Тэгээд тэр хийд одоо хэмжүүрүүд бүх юм надад байхгүй байсан. Тэгээд тэр бүх юмаа бид энэ төслийн юугаар авсан. Ийхүү байгалаа нөхөн сэргээж, бэлчээрийн үнэт нөөцийг хадгалан хамгаалах ажлуудыг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх суурь бэхжсээр байна. Сүхбаатар аймаг 2010 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж нэмэгдсээр байна.
Үүний нэг харамсалтай жишээ бол 2024 оны хаврын төмөр цуднаар аймгийн хэмжээнд 2 сая орчим толгой мал хоригдсон гашуун тохиолдол юм. Төсөл хөтөлбөрийн байгууллагууд бол үнэхээр малчтын одоо энэ эрсдлийг даван туулахад бол бодиттой хөв нэмэр оруулж байгаа. Энэ адапт төсөл бол манай аймагт хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд бол сомдуудын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн хашаа агуулах сарвчд барьж байгуулсан 20-од худаг бэлчээр усжуулахад зориулж гаргаж өгсөн. Тэгээ ер нь малчттай холбоотой эрсдлийг даван туулах сургалт зөвлөгөөн семинарыг бол нэлээд хийж гин. Сомдын аюулгүй нөөцийг бүрдүүлэх хэмжээний хадлангийн талбайг хашиж хамгаалъя гэдэг хөрөнгө оруулалт хийгээд 300 гаруй сая төгрөгөөр одоогийн байдлаар 200 га газар хашчихад байгаа. Төрийн дахилгад Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур гээд байгалийн үзэгсэлэн зохицуулсан нутаг бол Сүхбаатар аймгийн Дарганг сум. Ганга нуурыг нүүдлийн шууд айлчлан ирж үүрлэн өндгөлдөг түшис газар хэмээн. Харамсалтай нь элсний нүүдэл хүмүүсийн зохисгүй ашиглалтаас болж нуур ширгэхтэй тулж байсан цаг саяхан. Энэ аюулаас нуурын экосистемийг хамгаалахын тулд нийт 30 га газарт татмын ойжуулалт хийжээ. Ойжуулалт тэгээд 2 дахь жилдээ модон нараад явж байна. Өдөр талбайг хэсэгчлээ усалдаг. Одоо энэ 30 га газрыг ингээ гашаажуулчихлаар өвс ногоо сайхан уургаад энэ мал явахгүй болохоор өвсөн сэргээд нэгт хоёр тэгээд энэ мод тарилтч их зөв болоод тэгээд ганг нуурыг усны ширгэлтийг хамгаалсан. Тус суманд булаг шан татарч хүм малын үндний ус хомсдож байгаад мөн анхаарч хөврийн булгийн ихийг хашиж хамгаалжээ. Сүхбаатар аймагта сорын ганц байдаг нүдэн булаг гэдгээр бас онцлог ийм газар байгаа. За адапт төслийн хувьд бол энэ нөхөө булгийн хамгаалтан дээр төсөв санхүүгээр нь шийдэж өгсөн. За мөн материалын бааз дээр нь бас дэмжлэг үзүүлсэн байгаа. Үр дүнгийн хувьд бол одоо бид бүгдээ ард харагдаж байгаа энэ зэгс маань бол ургаац сэргээд ингээд ийм сайхан ногоо болцсон байгаа гэдгийг бол та бүхэн харж байна. Сүхбаатарчууд байгаль, мал сүргээ, нөхөн сэргээн тордож хамгаалахын зэрэгцээ хүн төвтэй ажлуудыг гарамгаа хэрэгжүүлж байна. Мөн хоршоологчдын амжиргааг дэмжих чиглэсэн ажлуудаж бодит хэрэгцээнд нийцэж амьдралд ойр шийдэл болж байгааг онцлох нь зүйтэй. Бидний хамтраад ажиллаж байгаа адапт төсөл маань маш их биднэрт үр өгөөж өгж байгаа. Одоо сум орон нутагт маань ингээд хөргүүр эндээ ингээд малчид маань хэнэнч альч хоршооны хүн байсан ирээд одоо сүү цагаан эдэгээ маха ингээд хадгалах ийм боломж нээлттэй байж байгаа. За дээр нь одоо хонь харгах, тоног төхөөрөмж, за ноосны пресс гэдэг ийм зүйлүүд өгсөн байгаа. Одоо энэ төслийн ачаар бид нарт энэ сайхан боломжууд олдож байна. Жишээлбэл одоо ноолуураа зүгээр одоо бид нар чинь хятадын ийм нэг шууданд хийдэг. Тэр нь ингээд бас айгүй ийм үйлдвэрт очихлоор хор хөнөөлтэй байдаг юм байна. Төслөөс ингээд бид нарт бүр ноолуураа малчдаа ийм шууданд хийгээрээ эдэргээд ингээд шуудаа эдэр өгж байгаа шүү дээ. Тэр эдэргээд ийм маш том дэмжлэгүүд гарч ирж байгаа. Манай аймгийн хэмжээнд бол нийтдээ 215 га газар хашигдаж 177 мянган ширхэг мод таригдж 16 долоон булаг хашигдаж хамгаалагдаад мөн малчтын одоо ундны их усүрийг сайжруулах зорилгоор худаг усны асуудлыг нэлээд анхаарч бэлчээрийнхээ менежменттэй холбож хаана хэрэгцээтэй вэ тэр газарт эрдэмтдийн судалгаагаар бас 20 тодох гарцсан байгаа энэ манай төслийн хугацаанд. Аймгийн хэмжээнд одоо өс тэжээлийн агуулгахгүй сум гэж байхгүй болсон. Сүүлийн 20 жилийн байдлаар Завхан аймагт малын тоо толгой 1.9 дахин өссөн ч бэлчээр 50.8%-аар доройтжээ. Бэлчээрийн доройтол ган зуудын эрсдлийн улмаас малчин өрхүүдийн амжиргаа хамгийн ихээр өртөх болсон. Иймээс тус аймагт байгалийн нөөцийн менежмент, бэлчээрийн сэргэлт, малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх ажил эд хэрэгжиж байна. Завхан аймагт адапт төслийг бол бас 2022 оноос эхэлж хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд бол нэг 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 14 сумд бол бас хийсэн. За энэ хөрөнгө оруулалтуудаар юу хийж байгаа юм бэ гэхээр малчтын орлогыг нэмэгдүүлэх, за өвс тэжээлийн агуулгах сарвчийг барьж байгуулах, за булаг шандны ихийг хашиж хамгаалах, за мөн хөв цөөрөн байгуулах, татмын ойжуулалтуудыг хийх гээд олон ажлуудыг бас хийж хэрэгжүүлж байгаа. Жижигдэнд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс, за энэ чиглэлийн бизнес хийж байгаа хүмүүс, за хоршоодууд бас нэгдэж нийлээд за эцсийн бүтээгдэхүүн хийх энэ бодлого хөтөлбөр бол Завхан аймагт бол амжилттай үр дүнгээ өгөөд явж байгаа гэдгийг бол бас хэлье. Завхан аймгийн төвтэй залгаа орших Алдархан сумын хөгжил цэцэглэлд өдрөөс өдөрт тэлсээр.
За Алдархан сумд одоо энэ байгалийн уур амьсгалын өөрчлөлтийн ийм цаг үед бол адапт төслөөс нэлээд хэдэн арга хэмжээг бол бас хэрэгжүүлсэн байдаг юм аа. Хөдөө аж ахуйн чиглэлээр бол хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр бол ханган ажиллаж байна. За мөн одоо хоньны ноос сэргэх төхөөрөмж, ногоо дарчлах төхөөрөмж, за дээр нь одоо малын махыг одоо хадгалах хамгаалах зорилгоор одоо 20 тонны хөргүүртэй контейнерыг бас манай сумд нийлүүлсэн байдаг юм аа. Байгаль орчны чиглэлээр бол татмын хожуулалт байна. За дээр нь булаг шандны их хамгаалах, хадлангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр бол ажлууд нь хийгдсэн байна. Дараагийн зогсоол болох Завхан аймгийн Санд Маргас сум. Энд бид сумын төв дээрх тижээлийн агуулга болон булгийн их хашилсантай танилцсан юм. Манай сумд адаптын хүрээнд 2 булгийг хашаалсан. За эхнийх нь бол 2023 онд Баян давс багт байрлах Хөгтлөгөн булгийг хашаасан. Булгийн хөл маш сайжирсан байгаа. За 2025 оны байдлаар одоо манай сумын Баян багт байрлах энэ Сүнчийн булгийг хашаалаад байна. За Сүнчийн булг бол ерөөхдөө эрт үеэс хүмүүс ундны болон эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Булгийн ихийг хашааснаар сумын малчид болон ард иргэдийн тухайд бол өндөр үр шимээ өгж байгаа. Мал болон хүн амьтан дээрс асуудалгүй одоо ундаалж байгаа. За манай сумд 2022 онд одоо адапт төслөөр энэ малын түүхийн эдийн эслэг бүтээгдэхүүний эсклад баригдсан бол маш их үр дүнтэй ажил болсон. Тэгээ энэ эсклад баригдсанаар бол ноосоо, ноолуура, за тэгээд түүхийн эд арь ширээ бөөгнүүлж агаад ингээд малчтынхаа түүхийн эдийг зах зээлд борлуулж байгаа нь бол малчтад бас үр өгөөжтэй, хорчддоо ч бас үр өгөөжтэй юм ажил болж байна. Завхан аймгийн Цагаан чулууд сум газар зүйн онцлогийн хувьд эсэрхэг бороо хур багтаажил гол цөөрөм булаг шанд татардаг энэ нутагт бага уврын хөв цөөрөм байгуулсанд ямар сэтгэлдэлтэй байгаагаа Дэлгэр багийн малчин ярьлаа. Говийн усаа хавартай газар шүү дээ манай сум чи ер нь бол. Тэгээ энэ хөв цөөрмөг барьснараа бол усаа нөөцлж явж байгаа болохоор бас яшиг тустай юм болов гэж би бодож байгаа. Энэ жил одоо 2 сарын өмнө хийгдсэн болохоор баг зэрэг ус тогтсон байж байгаа одоо ингээд дээшээ жоохон татцсан байгаа. Энэ нэмэгдээд ирэхээр тэгэл ус нь болгон илбэгших байх л гэж бодож байгаа. Намар дээшээ болоод ирэхээр ус нь дээрээс орж ирнэ. Өвөл болохоор мөс хөлдөөд ус хөлдөөд ирэхээр мөс нь илбэгшээд энэ рүү орж ирнэ шүү дээ. Тэгэхээр хөв цөөрмөр дүүрээд тэгээ хойтонгоос явуулах сайхан болох байлгүй гэж бодож байна явал. Завхан аймгийн Цэцэн улс суманд жилээс жилд ногоон тал элсээр учигдж бэлчээр 60% доройтсон хүндхэн нөхцөл байдал тулгарчээ. Тэгвэл элсний нүүдлийг сарамжуулах, татмын ой байгуулах, булгийн ихийг хамгаалах ажлууд үр дүнтэй байгааг уугуул иргэд онцолж байлаа. Одоо ер нь бэлчээр багтж чинь элсний нүүдэл нэг чинь аа л гэж ойлгож байна. Уугуустай одоо энэ булгаас авдаг. Манай энд одоо энэ дээш нэг бас тэгээ булга ашигдсан. Одоо тэгээ нодны нэг ашиг одоо тэгээ энэ булгасны ашиг бол янз одоо тэгээ мал хүндээ ус нь ариун болсон шүү дээ одоо ер нь. Уудаг ус нь ариун. Түүнээс энэ чинь хашааг багтаа нэг булгын дээдтэй мал нь шовчдаг, ундраг нь муу гардаг. Тийм л байсан. Нэг газартаа нь алдсан юм л байсан. Одоо бол ундраг сайжирсан шүү дээ нэг ашиг. Энэ адаасах төслийн ашиг гэсэн энэ бол миний тухайд өстой одоо энэ илж чиг газрын бас булгаа ингэж ачаах зөв юм аа л би бодож ард юм нэг. Манай энэ орон нутагт одоо хамгийн тулгамдаад байгаа асуудал үл одоо энэ элсний нүүдэл гэж нэг аюултай үзэгдэл болсон. Ган гачиг малын эдит хийжэл маш нөлөөлж байгаа. Ерөөсөө нүүдлээр ингээд дараад өчин төтнөө гаа газрыг ингээд устгаад өгж байгаа байхгүй. Ерөөсөө элсэн дидэгтэй газар байхгүй манай сумын тухайд. Тэгээ энэ манай сумд атап төсөлгээд нэг төсөл одоо 2-3 жил ажиллаа үргэлжлүүлж байгаа. Тэр төсөл бут-бутхан тарих барих тийм юг зөвлөж ярьж байгаа. Тэрийг бол бас сайшаалж малчин бидэд бол одоо маш дэмжиж байгаа. Энэ манай жаргаланд 2 дугаар огт энэ хадлангийн ийм 25 гааг биднэрт ингэж хайж талбайлж өгсөн. Энэ тэндээс өндөр үнэтэй өвс тэжээд хөдөлж авдаг байсан бол энэ хашаасан талбайнаас одоо зохиосныхоо өвс тэжээлийг аваад бас 5-10 цаасны химнэлттэй цагаан талбайтай улсууд одоо ингэж хашаалуулаад өөрснөө ч хашаалаад ингэх юм бол ер нь ашигтай гэдгийг бол одоо төрүүчээс үр дүн гарч байна. Одоо энэ халцгаа чинь хойд бүтүүрээд ургана. Тэгээ манайх ч энэ хадлан аваад мал оруулахгүй нэрөө. Төслөөс манай хоршоог дэмжиж энэ жил одоо тийм сүрэл хэрчигч Улаанбудаа няслагч тийм тоног төхөөрөмжөөр одоо бидэнд өгсөн байгаа. Энэ дээр одоо дуршилтаа хийгээд адапт шугамар одоо дарж бэлтгэх тийм сургалтанд хамрагдаад. Тэгээд тэр чиглэлээр одоо үйл ажиллагаа авч явах одоо бэлэн болцсон. Ергээд машин тоног төхөөрөмжийг эхлээ ажлуудад үзсэн. Одоо ногоон тэжээд аваргаад ингүүл энийг аваад явах тийм болцоо бүрдсэн байна. 60 багийн одоо үндсэндээ нэг 60 гаруй малчин өрг байгаа. 60 гаруй малчин өрг тэндээс ашгаа хүртэх тийм болцоо бүрдсэн явж байгаа.
Ховд аймагт сүүлийн жилүүдэд өвөлдөө цас их орж, зундаа хур бороо хомсдон, хуур ашилд нэмэгдэх болсон нь малчтын амжиргаа доройтох эрсдлийг нэмэгдүүлж байна. Энэ эрсдлийг даван туулах хүрээнд хийж буй ажлын талаар Ховд аймгийн засаг даргасан төслийн зөвлөх Цэвэн Арвдангаа мэдээлэл өглөө. Адаат төсөл одоо Ховд аймагт хэрэгжээ 4 дахь жилдээ явж байна. 3 жил гаруй хугацаанд 1250 га газар татмын ойжуулалт 14 булгийн ихийг хашиж 6 суманд өвс тэжээлийн аюулгүй нөөцийн агуулгыг барьж байгууллаа. 100 га газрын доройтсон бэлчээрийг хашиж хамгаалж, за мөн одоо хадлан тэжээлийн нөөц газар байгуулах ажлуудаар бас 100 гаруй га газарт хийгдээд ингээд ажлууд явагдаж байна. 16 гүн өрмийн худгийг шинээр одоо гаргах ажлыг, за 3 газар хөв цөөрөм хийх ажлыг бас хэрэгжүүлж явж байна. Баг залуу байхын л ажилд гарамгаа бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг энэ эрхэм бол Сүхэ. Тэрээр төрлөх суманда аж төрж төслийн хүрээнд байгуулсан 4000 гаруй зулцхан модыг арчилж торцсон нь 2 жилийн дотор ногоон багн мэд гоёмсог өндөр ургажээ. Арчил торцсны буйнд одоо ийм сайхан модтой баасандаа би их баярлж бахарч явдаг. Ойлоос бургас 2 байдий. Өдөрт нэг шуудаг услан, шөнд нэг шуудаг услан. Сайхан мод маань томроод ирэхдээ хүнждэг сэтгэл өдөргөл байх юм байна. Одоо энэ чи одоо үүс ургамлыг бол малдандаа өгөөд ингээд агт чи одоо үжи шимтэй одоо хур орохгүй байна. Энэ үед л энэ өвс ургамл бол маш хэрэгтэй юм байна. Бид дараагийн талбартаа очиход нутгийн уугуул гам болдгоо анх намар жаанда бууж байхдаа таарсан юм. 4 үлрэлд дасан зохицох дугуй цагаан гэрээ барих энэ өрхийн эзэн тухайн бүсэд төслийн хүрээнд булгийн ихийг хашиж хамгаалсан нь ямар ач холбогдолтой байгааг хуучиллаа. Айл 2023 онд Адаат төсөл энэ сум орнд даамтрын энэ булгийг торлсон усны ундраг нь сайхан ихссэн. Энэ арганы гол ихний бас бол хിവэрэ төвшин нэмэгдсэн. Тийм сайхан байна. Энд нэг 10 айл аварчтэй. Тэр мал энэ авч бүх мал л энд сунтал энэ бүр уршаха айлууд малчин дээр унтна. Ихэн дээр нь мал орж баачиг болох төр доошоо цэвэрхэн урсч байна. Үүнээс хойш ганц нэг булаг шантар бол манайст хэрэгтэй байна. Энэ л зүг зүйтэй зөвлөл гэж бодож байгаа. Бидний дараагийн зогсоол бол Ховд аймгийн Манхан сум. Эртний түүхийн өн их дурсгалтай энэ нутагт байгалийн нөөцийг сэргээн хамгаалах олон ажил өрнөж буйг нутгийнхан сайшааж тогтвортой хамгаалахаа илэрхийлж байна. За Адаат төсөл 2021 оноос Манхан суманд хэрэгжиж эхэлсэн. Тэгээд хадлагын 50 га торлон хамгаалсан, 30 га хамгаалж 24000 мод тарьсан. Тэгээд энэ хаш хамгаалснаар бол дээрээс нь бид бүхэн хадлантай болж байна. Дээрээс нь дахиад ингээд төгөлтэй болж байна. Тэгээд ер нь бол энэ Адаат төсөл хөдөөгийн одоо энэ уур амьсгалын өөрчлөлт, энэ малчид иргэдэд хэрэгтэй юмыг одоо яг судалж, бүрдүүлж ингэж ажиллаж байгаа хамт олонд бас баярлаж талархж явж байгаагаа илэрхийлье. Энд бол одоо 30 жил нутгалж байгаа. Намарт ингээд энэгээр ирээл ингээд айлууд бас намарж ичт юм аа. Биднэрт бол өста ач өгөөж өгч байгаа худгаа энэ олон айлын хаварт малаа усалдаг. Амныхаа усыг ч хүртэл эндээс ирээд айлууд авчт юм аа. Хавар болохтар энэ чи ямар ч усгүй учраас бид нар энэ худгнаасаа малаа нь услаад ингээд байд юм аа. 2 сараас 5 сар хүртэл өөлд бол бас зарим айл адуу малдуугаа нь услыг хөр мөхрөө услыг л бас тэгдэг юм. Адилхан малчин гүмэс юм чи адилхан малчныхаа л юу эрх ашгийг бодож малаа усалж байгаа бид нар. Ховд аймгийн Жаргалан сум, аймгийн төвд оршин, буян тулын дагуух татмын ойжуулалтын ажлыг 50 гаруй жил байгаль орчны чиглэлээр ажиллан аймагтаа төдийгүй улсын хэмжээнд хийж бүтээсэн гавьяа ихтэй хөдөлмөрийн баатар Цэнт Сэрүнга өдгөө хариуцсан ажиллаж байна. За Адаат төслийн хүрээнд би одоо үндсэндээ 60 га газар ойн зурус байгуулсан. Ер нь нийт талбайдаа бол бургас улаас тарьсан. Энэ дээрээсээ одоо тухайн ажлыг хариуцж байгаа хүн тэр хадлан бордоогоо авч малын тэжээлдээ юм худалдан борлуулж өөрснийхөө мөнгө төргийг олж авах юмаа гэсэн ийм бодол санаатай байдаг. Энэ их одоо цөлжилт явагдаж байгаа. Энэ уур амьсгалын өөрчлөлт, энэ бүгдэд л одоо энэ мод тарьж усны иржээмийг тогтмол барих энэ одоо тал дээр бол их тодорхой үр дүнд хүрж байгаа гэж би боддог юм. Жаргалан суманд төслийн хүрээнд хийсэн ажлуудаас бидний дараагийн онцлог нь түүхийн эдийн агуулга. Хоршоодын гишүүд энэ агуулгыг хамтран ашигласнаар үйл ажиллагааны зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрджээ. Энэхүү хашаанд арьс шир ноосыг төвлөрүүлэн Улаанбаатар хот руу эх орны үйлдвэрүүд рүү нийлүүлдэг. Энэ жил болохоор нэг 120 тонн ноолор 50 тонн орчим ноос Улаанбаатар хот руу явуулсан. Ингэж ажилласнараа малчтын түүхийн эдийг үнгүүдүүлэх биш, үн өртөгтөө борлуулах, тэгээд янз бүрийн
дамжлаг гар ийм юм болохгүй үүднээс ийм үйл ажиллагаа явуулж ажиллаж байгаа. Ховд аймгийн Дарб сум нь говьалтай болон Ховд аймгийн дунд оршдог. Энтхийн мөрөн багт хийсэн татмын ойжуулалтын ажилд гүйцэтгэгч тал болон хариуцсан хамгаалж буй хүмүүс сэтгэгдэл өндөр байна. 23 оноос хойш адап төслөө хамтарч ажиллаад 200-аад га газар ойжуулалт хийсэн. Дарб сумын талбай дээр бид нэр ирчгээд байна. Энэ бол 40 га газар. Тарьсан моднууд маань их сайхан ургаж, нэг сэтгэл өндөр байна. Энэ адап төсөл орж ирснээр бас малчдын амьдралд бол маш их тустай байгаа. Бид нар ч өглөө 5 гэж гарч услага хийгээд 5 сар 6 сард л ерөнхийдөө бид нар 11 цагт орой шүн буудъя. Ногоон байгууламжийг ер нь услаад хийгээд хэрэгжүүлээд явж чадвал амьдралдаа нэг их хөдөлмөрийг тэгээд нэгд хоёрт эдийн засгаа хэмнэх боломжтой шүүл гэж уриалмаар байна. Ховд аймагт бидний хамгийн сүүлд зорин очсон сум бол Уянч. Монгол Алтай нурууны өвөрт орших энэ сумын Уляаст багийн нутагт төслийн хүрээнд жишгт тооцогдох томоохон хөв цөөрөн байгуулжээ. Тус багийн залуу малчин энэ ажлын талаарх сэтгэлдээ хуваалцлаа. Манайх харьцангуй жижиг голтой учраас ургууд хадлан дэжээл тим юм арай бага авдаг. Тэрүүгээ автны гаргасан ингээд шууд услааны газрууд нь ингээд талбайг нь хэлж өгч ингэж дэм болж байгаа гэсэн үг. Энэ нь болохоор намарт болохоор мөс очоод цөөрөмдөө хөлдөө буцаад дэвтээд их ус гараа тэрнээсээ хадлан дэжээж юмаа ингээд сайн авч байгаа. Одоо Урагшаа аймгууч хүртэл ингээд цөөрөм хийгээд борооноосыг хүртэл хөрөнгөлүүлээд ингээд ашиглаа явуудаг. Манай энэ догт тийм ашиглагдаагүй байсан. Тэгээд одоо ингээд ирээд ашиглагдаад эхэлж байна. Энд нь маш их баяртай байгаа. Багтан байгальда эрх дураараа амьдарч байгалийн хишиг нөөц баялгаа түшиглэн хөдөлмөрлөж яваа хөдөөгийн иргэдийн уудам түүх үргэлжилсээр байна. Байгалийн давагдшгүй хүчин зүйл цаг агаарын хувьсамтгай араншинд шантралгүй тэмцэж сорил бэрхшээлд тэд хэдийнэ дасан зогцож эхэлжээ. Малчдын энэ урам зориг тэсвэр хатуужлыг бэхжүүлэхэд адапт төслийн хэрэгжүүлсэн ажил бат бөх тулгуур болж буйг бид харлаа. Цаашид эдгээр сайн туршлагыг Монгол орны өнцөг булан бүрд түгээн дэлгэрүүлэх, өөр амьсгалын өөрчлөлтөнд нийтээрээ дасан зохицож чаддаг болоход орон нутгийн удирдлагууд малчид, бүлэг, хоршоодын харилцан уялдаа холбоо амин чухал билээ. Тиймээс ирээдүйн инх байгалыг эзэдтэй хамгаалахыг хүсэд хамтран зүтгэцгээе. Өөр амьсгал өөрчлөгдөж байна. Бид ч бас